хүмүүжлтэй дэлхийн мэдлэг төрсөн тийм иргэнийг л бэлдэх. Асар том нөөц газар доо биш гадаадад байна. Тэр бол манай иргэд юм. Чинээс нана юу харах вэ гэхээр ерөөсөө төсвийн орлого өсөхгүй төсвийн зарлага өсөж байдаг. Төсвийн орлого буурахгүй төсвийн зарлага бас дагаад буурч байдаг. Төрийн албанд бол хэлбэрдэл маш их газар авсныг хэн хөнгөө мэдж байна. Санхүүжилтийн хувьд бол бид нэр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-ийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Эдийн засгийн хөгжлийг хангах үндэсний хөгжлийн стратеги биднэрт дутагдж байна. Бид Монгол улсаа хөгжүүлэх улс төрийн шинэ хүчин болж ажиллагаа үүгээр зарлан мэдэгдэж байна.